Хаа, за сайн байцгаана уу? Энэ гоё өдөр уулзч байгаадаа үнэхээр баяртай. Тэгээд энэ өдөр уулзах гэж чамтай өнөөдөр энэ гоё боломжийг ярилцах гэж төвчнөө их хөдөлмөрлөө өнгөрсөн хэдэн сар бүр мөнгөний сэтгэлгээ хөтөлбөрөөр гаргаж ингээл би та нартай Facebook пэйж дээр юм яриад яваад байсан шүү дээ, тий. Өнөөдөр нөгөө дараагийн миний одоо амьдралын зорилго гэх юм нөгөө мишн гэж ярьдээ шүү. Миний одоо энд явж байгаа Монголынхаа нийгэмдээ нөгөө бэрхшээлийг шийдэх юмсан, Монголынхаа нийгэмдээ болж байгаа нөгөө ядуурлын асуудлыг зохицуулах юмсан гэдэг юм маань ерөөсөө зогсохгүй. Нөгөө хөтөлбөрт ороод ирсэн хүмүүсээ бид нар зөндөө их юмар юу агаад бүр хүмүүсийн blow mind гэж ярьдээ шүү тий. Хүний одоо бид нар юугаар яах юм Монгол үгээр хэлэх юм бол тэр хүний одоо ингээд санаанд орж байгаагүй гоё ийм гоё боломж үйд юм биш үү? Вау, ямар гоё юм бэ? Нэрээ эн чинь өөр юм. Нэрээ би тийм биш үү гэдэг тоошин сэтгэлгээг нээж өгөөд миний сэтгэлгээг бид нар задлж өгж байгаа байхгүй. Ийм учраас бид нар та мөнгөгүй байгаад юм аа. Ийм учраас бид нар мөнгө олох боломжуудаа бид нар харж чадахгүй байгаа маа гэдгээс гулаад ингэж бид нар мөнгө олноо. Энийн цэгдүүдээр дарж чадвал ингэж бид нар юм ашиглаж чадвал мөнгөтэй олох боломж байна. Ийм чамд ийм авьяас байна. Чамд ийм мөнгө хийх боломж байна. Чиний хийж байгаа юм бид нар хөтөлбөрт орж ирэхдээ бид нар өөр хүмүүс орж ирж байсан гахтаа өөр хүмүүс гарч ирж байсан. Тэгээд тэрийг бүр одоо манай багийнхан хүртэл үзээд сонсоод тэгж байгаа байхгүй. Вау, ийм гоё юм болж хахад монголчууд олноороо эднийг мэдэж аваасаа. Ийм гоё өөрчлөлтүүдийг хүн ийм богино хугацаанд хийж болдгийм биш үү? Хүн амьдралаар ингэж их огцом өөрчлөлт хийж болдгийм байх гэдэг юмыг бодтойгоор бид нар харуулсан байхгүй. Энэ жилийнхаа хөтөлбөрт энэ жилийг бити алдаараа. Яагаад гэвэл энэ жилийн хугацаанд өнгөрсөн хугацаанд манай хөтөлбөрт оролцсон хүмүүсийн амьдрал асар ихээр өөрчлөгдсөн байгаа. Тэр хүнээсээ айгүй шалтгааж өөрчлөв. Бүх хүмүүс өөрчлөгдөж гэнэ үү? Ямар төвшөнд өөрчлөгдөв? Ямар амжилт гаргав гэдэг нь хүн болгоноосоо өөр байхгүй. Хүн болгоны ойлгоод авсан юм нь өөр, хүн болгоны гаргаж байгаа өөрчлөлтүүд өөр, хүн болгоны сэтэл хийсэн цэг нь өөр, хүн болгон тэрийг гаргаж илэрхийлэх арга нь өөр. Тэгээ ирэхээр тэр болгон өөр байгаа байхгүй. Гэхдээ чиний зүгээс одоо чиний ээлж ирсэн. Чиний ээлж ирсэн гэдгийг яагаад хэлж яана гэхээр ийм хүмүүс чи одоо жишээлбэл иймд оролцоод ингээд ирэхээр бид нар эргүүлээд би ахыгаа өвчигээ оролцуулахсан. Би тэрийгэ тишинсэн. Ийм хүндээ дараагийнхаа хөтөлбөр чи хизээ болох вэ гэж хүмүүс бүр хүлээдэг байхгүй юу? Бүр тэсээ яадаг хүлээдэг. Тэгэхээр одоо энд байж байгаа одооноос эхлээд би одоо яг энэ Facebook live хийж штэ тий. Эннээс эхлээд одоо манай бүртгэл эхэлсэн. 3 сарын 15-ны өдрийг хүртэл бид нар бүртгэлээ хийнэ. Бүртгэлийн тоо хязгаартай. Тийм болохоор хамгийн түрүүнд одоо бүртгүүлээд орж ирсэн хамгийн түрүүнд одоо яг үнэхээр яг ингээд түрүү жилийн оролцсон хүмүүсийг угаасаа мэдж байгаа хүмүүс байгаа, хүлээж байгаа хүмүүс байгаа. Аль хэдийн манаас оролцсон гэдэг тий юм асуугаад явж байгаа хүмүүс байгаа. Ялангуяа 30 хоногийн аянд оролцсон, 30 хоногийн аянд юмаа суралцаад бие дагаад ажиллаа, тэрийг хуваалцаад явж байгаа хүмүүс маань өнөөдөр хүлээж байгаа энд оролцож байгаа хүмүүс маш их байгаа за. Тэгэхээр бид нар жилд 3 янзын хөтөлбөр явуулдаг байгаа. Одоо би тэрийгээ хэлчихье те. 3 сард бид нар мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөрөө явуулдаг. 6 сардаа бид нар гэр бүлийн динамик гэдэг хөтөлбөрөө явуулдаг. 9 сард мини бизнес гэдэг хөтөлбөрөө явуулдаг байхгүй. Ийм 3 янзын хөтөлбөр маань ямар үе шаттай явж гэхээр биеэд сад, гэрээд сад, төрөө зас гэдэг системтэй явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр гэрээд зас гэдэг маань бид нар яаж хийж яана гэхээр гэрээс гэдэг мөнгөний сэтгэлгээ. Мөнгөний сэтгэлгээ гэдэг чинь би өөрийнхөө би юу хийж байна? Миний хийж байгаа сонголтууд юу? Миний өдөр тутмын юмнууд би санхүүгийнхаа ямар зорилготой явж байна? Миний гэр бүлийн амьдрал ямар явж байна? Энэ бүхий хувь хүнийхээ зүгээс би хэн бэ гэдгээ олоход чинь би хэн бэ гэдэгтээ тохирсон хэмжээний орлогыг олох. Би хэн бэ гэдэгтээ итгэлтэй байх. Би өөрийгөө мэдээд таниад ихэлсэн хүн чинь гадагшаа гараад өөрийгөө хүн танилцуулах, тэрэндээ тохирсон хэмжээний орлого, мэдлэг, чадвар бүх юмыг өөртөө хүлээж авах илүү чадвартай, илүү итгэлтэй болд юм байна л да. Тийм учраас би хөтөлбөр дээрээ бид нэр тэр яг үе шатаар нь гаргаж өгч байгаа байхгүй. Эхлээд чи өөрийгөө бас бусыг өөрчлөх биш, өөрийгөө өөрчил. Өөрийнхөө сэтгэлгээг тэл, өөрийнхөө сурах чамайг блоклоод хаагаад чамайг зоогоод байсан тэр асуудлуудыг чи өөрөө шийдэж сур. Тэгээд дараа нь чи гэр бүлээ зохицуулж сур. Гэр бүлээ зохицуулсныхаа дараа чи бизнес хийж чадна, орлого хийж чадна. Одоо бизнес чинь илүү амжилттай явах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнгөрсөн жил одоо мөнгөний сэтгэлгээ 1.0 гэдэг хөтөлбөрөөр тавьсны дараанаас яасан бэ гэхээр мөнгөний сэтгэлгээнд оролцсон хүмүүс маань дараагийн гэр бүлийн динамикт оролцож эхэлсэн. Гэр бүлийн динамикт оролцсныхаа дараа бид нар мини бизнест оролцсон. Энэ 3 хөтөлбөрт гурвууланд нь ташаараар оролцсон хүн ч байгаа байхгүй. Гэхдээ ганц нэг нь оролцоогүй мөртлөнгөөсөө нөгөө хэдүүд нь оролцсон. Ваа би дараагийн жилдээ дахиад эндээ оролцсон гэсэн
хүмүүс байгаа байхгүй. Эдгээр чи өөрөөр контентууд, өөрөөр агуулгын хичээл заана, өөрөөр стратегиуд заана. Гэхдээ хоорондоо асар их асалдаатай. Тэгэхээр тэр утгаараа тэрэнд оролцсон маш их амжилттай гой амьдралын түүхийг бид нар фэйсбүүкээр одооноос эхлээд хуваалцаж эхэлнэ. Дуртаяа өөрийнхөө түүхийг хуваалцаж байгаа хүмүүс байгаа. Тэгээ тэднийхээ амьдралаар, амжилтаар бид нар бахархаж байгаа. Тэгээ тэрийг үзэж суралцаад би одоо хүмүүсийг зүгээр нэг юу ч мэдэхгүй өөрөө шийдвэр гаргаж орж ирээ. Өөрөө үнэхээр хүссэн хүмүүстэй бид нар ажилланаа. Бидний хүний мөнгийг авахгүй. Тэ чи огт мэдхгүйгээр чи өөрөө одоо судалгаагүйгээр бити энд орж ирээрээ. Миний талаар мэдхгүй бол эхлээд манай 30 хоногийн аянд оролц. Эхлээд тэ миний юу хэлж байгааг мэд тэрийг хийж сурсныхаа дараа мэдэж сурсныхаа дараа дараагийн төвшөнд энэ хөтөлбөрт оролцоороо гэж би урих гэдэг байгаа байхгүй. Тэгж ажиллах юм бол үнэхээр би өөрийгөө өөрчлөх гэсэн өөрийнхөө төлөө хөдөлмөрлөхөд бэлэн хүмүүсийг энэ хөтөлбөртөөр оруулж ирдэг. Тэр нь надад ажиллахад ч амархан байдаг, үр дүн гаргахад ч амархан байдаг. Анх бид нар хөтөлбөрт орж ирэхэд би 2 сая төгрөг төлчихөө хөтөлбөр дуусахад би тэдэн саяыг олчлоо, тэдэн саяыг зарлахтаа болчлоо, тэдэн саяыг би алдаад байснаа мэдэж авлаа. Гэх жишээний гайхалтай жишээнүүд манай хөтөлбөрүүдээр дүүрэн байгаа. Тэрийг бол бүгднийг энэ хөтөлбөрийнхөө туршид оролцож байгаа бүх хүмүүстээ үзүүлээд явчихна. Ингэж энэ хүмүүс мөнгө хадгалж байна. Чиний нөхцөл ямар байна? Чи яаж энийг хийх вэ? Чи яаж мөнгө хадгалах вэ? Чи яаж өөртөө итгэлтэй болох вэ? Чамайг яагаад зогсоогоод байна? Бид чи юунаасаа болоод мөнгөгүй яваад байна? Чи юунаасаа болоод дандаа хохирч үлдээд байна? Чи юунаасаа болоод хөрөнгө оруулах чадахгүй байна? Хөрөнгө оруулалт сурах чадварыг бид нар зааж өгнө. Мөнгөө төлөвлөх санхүүгийн аргыг чинь зааж өгнө. Тэ? Тэр үгээр бид нар одоо мөнгөний бөглөөснөөс ангижрах уу гэдэг модуль 2 гоё сэдв байгаа. Гайхалтай гоё. Тэрийг би хаач заадгүй ямар ч хөтөлбөр дээр заахгүй зөвхөн тэрэн дээр заадаг. Тэр яадаг вэ гэхээр бид нар хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Бид нар сэтгэлийнхээ ямиг жолоодож чаддаггүй болохоор мэддэггүй болохоор мөнгө алдаад байдаг байхгүй. Тийм учраас би хөтөлбөртөө оролцсон бүх хүмүүсийг мөнгөтэй болох, чадвартай болох, мөнгөтэй болохын тулд эхлээд өөрийнхөө сэтгэл зүгээ бид нар ойлгож сур. Сэтгэл зүгээ уншиж сураад, сэтгэл зүгээ зөв ашиглаж сураад, түүгээрээ дамжуулж бид нар ямар чиглэлд ямар амжилт гарах ёстой, би юу хийх ёстой, ямар өөрчлөлт хийх ёстой гэдгийг сурах ёстой байхгүй. Тийм учраас бид нар энийг нэг удаа амьдралдаа олж аваад суралцчвал чи насан туршдаа хэрэглэнэ. Энэ 2 сая төгрөгийг чи өөртөө зориулчлаа гэхэд энэ чи насан туршдаа чамайг 20 сая, 200 сая одоо бүр тэрнээс ч их мөнгийг олох хэмжээний нөөц болцоо суурийг чинь тавьж өгч байгаа байхгүй. За нэг жилийн дотор хэдийн хэмжээний мөнгө олох вэ гэдгийг би хэлэхгүй. Би зүгээр наадахын хүмүүстэй оролцож байгаа хүмүүстэй хэлээд чи давар хаяж чиний зорилго бол 2 сая төгрөг зориулсан бол эх жилийн дотор чи 2 сая төгрөгөөр сар болгон олох хэмжээний сэтгэлгээтэй ажиллах хэрэгтэй. Тэр хэмжээнд сэтгэж сурахад чинь заардахтаа би аргуудын бүдгийг зааж өгч байна. Харин чи тэрийг өөртөө нэвтрүүл. Энэ дасгалуудаа сайн хий. Дасгалуудаараа дамжуулаад амьдралдаа нэвтрүүлэх аргуудын тэрнээр нь бид нар дэмжлэг өгөөд явдаг байхгүй. Тэгэхээр одоо манай энэ хуудсан дээр миний хийж байгаа юмны линкээр явж ороод хөтөлбөрийнхаа талаар илүү танилцаад яваад үзээрэй заяа. Хөтөлбөр маань одоо яах вэ гэхээр ерөнхийдөө 3 сарын 15-нд маш энгийнээр би тайлбарлаад өгчихэд 3 сарын 15-нд бид нэр одоо энэ бүртгэлээ хийнэ. 15-ны үедээ бид нар хаалгаа барина. Бүх оролцсон одоо амжилтаа бүртгүүлсэн хүмүүстээ урилга явуулна, имэйлээ явуулна. Орж ирсэн хүмүүстээ бид нар ингээд яг анхныхаа танилцуулга материал, бонус материал юмнуудаа зааж өгөөд сюрприз уулзалтаа хийдэг. Сюрприз уулзалт дээр бид нар бүгдээрээ танилцдаг. Өөрийнхөө хувийнхаа одоо сонирхож байгаа асуултандаа хариулт олж авдаг. Ямар чиглэлд юм мэдхийг хүсэж байгаа тэргийн чөлөөтэй бид нар ярилцдаг. Тэг чигээр ингээд нэг нөгөө бид нар онлайнаар ярилцаад би энийхээ одоо зовлон жаргал санхүүгийнхаа юмнаас би энэсээ суралцах юм уу зөвлөгөө юмнуудаа тэндээс эхлээд хэлчихнэ. Тэгээд дараа нь бид нар 3 сарын 26-наас эхний модулуудаа заагаад явчихна. Одоо өнөг болгон нэг шинэ модуль зааж өгнө. Даваа гарагаас эхлээд бид нар онлайн одоо өнгөрсөн жил заасан мөнгөний сэтгэлгээ 1.0 гэдэг хичээл дээр заасан сургалтын дээр заасан видео бичлэгүүдийг үзэж эхэлнэ. Видео бичлэгүүдээ үзэж эхэлнэ, дасгалуудаа хийж эхэлнэ. Тэгээд тэрэн дээрээсээ өөрөө дасгалуудаа хийж эхлээд бүтэн сайн болгонд нь бид нэр уулзалтна онлайн уулзалтаа хийн. Бүтэн сайн болгондоо тухайн дасгалаа хийхэд гарсан тулгарсан асуудал, тухайн сэдвээр болсон юмнуудаа бид нар ярилцсан. Тэрэн дээрээ хариулт авна. Хүн болгон тодорхой хэмжээний ярих сэдв манайхан чи яадаг вэ гэхээр аюу гайхалтай ш. Онлайн уулзалтаар манай багийнхан манай онлайн
хөтөлбөрт оролцож байгаа хүмүүс яадаг гэхээр сүйдээ төгсгөлээр баялагын сүлжээ гэдэг юм бүтээж эхэлдэг байхгүй. Баялагын сүлжээ гэж онлайн уулзалт болгон дээр бодно 7 хоног болгон яваад тэгэхээр вау та нарыгаа санаж шүү ямар гоё юм бэ хизээ дахиж хизээ уулзах вэ гэдэг жишээ нэ. Бодно бид нар үл үзэгтэр би нэгээ дэмжиж өгдөг миний сэтгэлгээтэй өөрөөр сэтгэдэг өөдрөг сэтгэдэг тэр найз нөхдийн хүрээг бид нар үүсгэж эхэлдэг. Тэр хүрээг үүсгэсэн хүмүүс төрүүчээс яаж эхэлдэг вэ гэхээр дэлхийд тойрсон одоо манай хөтөлбөр чи гадаад байж байгаа ч хүмүүс байгаа Монголд байдаг ч хүмүүс байгаа. Тэр хүмүүс чи хамтарч ажиллаад эхэлждэг байхгүй. Би энэ тэгээ одооноос эхлээд манай хөтөлбөрт оролцсон хүмүүс ном бичсэн 2 3 хүмүүс байна. Тэ? Тэгээ би нэгээ дэмжиж хамтдаа номын юу яаж өгөөд бизнесийн юу яагаад одоо хөтөлбөрийн хийгээ тэр тэгэл өөрөө бүр гадаад руу яваад гадаад руу явсан 2 3 хүн байна. Өнгөрсөн жилийн хөтөлбөрт оролцоод гадаад руу явсан хэд 2 3 хүн байна. Тэр хэвэл гадаад улсуудын хооронд очиод яваад идэх хүмүүс хүртэл байна. Тэгэхээр бид нар яаж идэг вэ гэхээр сэтгэлээ чи асар том хөгжиж эхэлдэг. Чи дэлхийн түвшинд тоглож эхэлдэг байхгүй. Дэлхийн түвшинд тоглохдоо манай хөтөлбөрт оролцсон баялагын сүлжээнд оролцсон энэ хүмүүс маань илүү бие нэгэ дэмждэг, илүү бие нэгэ ойлгодог, бүр илүү түвшинтэй гоё тэр орчин нөхцөлийг одоо жинхэнэ бодит амьдрал дээр хэрэгжүүлэх хэмжээний тэм сэтгэлгээг бид нар ойлгоод эхэлдэг байхгүй. Тэр суурийг нь бид нар тавьж өгөхөр ажиллаж байгаа. Тэр суурийг нь та өнөөдөр өөрийнхөө амьдралд нэвтрүүлэх чинь гэж бодоорой. Тэгээд тэр утгаараа би та нартай одоо юу гэдгийг ийм гоё боломжийг Монголын зах зээл дээр би гаргаж тавих гэж олон жил хөдөлмөрлсөн маань ичээд энэ хөтөлбөрөөр маань гарч ирдэг. Энэ хөтөлбөрөөр маань гарч ирдэг те. Энэ хөтөлбөрт маань оролцсон хүмүүс ичээд юм мэддэг. Ерөнхийдөө намайг мэддэг хүмүүс, мэдгүй хүмүүс ч зөндөө байгаа мэдээж Монголын зах зээлд. Мэдгүй бол эхлээд сайн уншаараа, судлаараа. Зүгээр одоо жишээлбэл энэ гоё хүн байна. Ийм нэг те хүн ийм яриад тахын ба энэ одоо яах гэж байгаа юм бол гэд бодож ивэл санаа зовсгүй судал манай вебсайт руу ороод имэйлээ бүртгүүлээд үнгүй мэдээлэл юмнуудыг олж аваад би яаж хүмүүстэй ажилтгийг, яаж тусалдгийг, ямар аргаар чамайг амжилт хүрэхэд туслах боломжтой энэ чам тохирсон хөтөлбөр мөн үү биш үү гэдгийг мэдчихээд оролцоороо да. Тэгэхээр би буруу хүмүүсийг бүртгэж аваад ч юм уу буруу хүмүүсийг хүчилж хийхгүй би чамайг өөрчилж чадахгүй чи өөрөө өөрчлөхийг хүсэхгүй л бол би чамайг өөрчлөхгүй би чамайг хүчлэхийг хүсэхгүй би чамайг аз жаргалтай амьдрахыг хүсэж байна амьдрахыг хүсэж байгаа гэж итгэж байна би чамайг амжилттай амьдрахыг хүсэж байгаа гэж итгэж байна тэр амжилтаараа хэний ч өмнө бахархмаар санхүүгийн зөв бодлоготой санхүүгийн бүх тэ системтэй одоо хөрөнгө оруулах сэтгэлгээтэй тий ирээдүйг амьдралаа бидээ хөл дээр нь зогсох хэмжээний бодлоготой тийм хүн болгож гаргаж ирэх гэж байгаа байхгүй. Энэ бол өөр хүмүүсийг өөрчлөх асуудал биш. Таныг өөрчлөх асуудал. Таны өөрийг чинь одоо би ахыгаа өвчигээ оруулах юмсан би ч яах вэ гэж бодож тэр бодлоо орхиороо хамгийн эхлээд чи өөрөө одоо энэ миний лайвыг үзэж байгаа чи өөрөө оролцоороо. Тэгээд чи өөрөө оролцоод гэх юм бол ахыгаа өвчтэйгээ яаж талах вэ? Ахтайгаа өвчтэйгээ яаж тусалж харилцах вэ? Тэд нартайгаа хамтраад зэрэгцэж өснө гэдэг бол гайхалтай болж байна. Тэгэхээр чи өөрчлөгдчихвэл тэр хүмүүстэй чи тусалж чадах байхгүй. Чи өөрчлөгдөж чадахгүй бол Моника дандаа мөнгө төлөөд өөрчлөлнө гэж байхгүй шүү дээ. Тэрний оронд чи өөрөө өөрчлөгдөөрөө чамааг өөрчлөгдөх чинь хэрэгцээтэй гэсэн бүх юмыг бид нар энэ хөтөлбөр дээрээ тавьсан байгаа шүү. Тэгээд яг тэр утгаараа би амар excited байгаа. Би өөрөө айгу баярлал ингээл өнгөрөөд яриад байгаа юм шүү дээ. Яг үндэ миний өдөр тутмын амьдрал яг энэ шиг юм гоё байгаасаа гэж үнэхэр хүсдэг. Зөв юм нийгэмдээ юм хийх гэж байгаа, зөв юм хийж байгаа учраас миний найзууд, миний хамт олон, манай оролцогч өөрсдөө намайг дэмжиж ажилладаг. Тэгэхээр энэ гоё гайхамшигтай юмныхаа нэгийг энэ гоё нөхцөл рүүгээ, энэ гоё ирээдүйн рүүгээ би чамайг надтай хамт алхаачаа гэж урьж байгаа. Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр бол чамайг энэ бүхэл бүтэн жилдээ амьдралаа өөрчлөх хамгийн анхны чаалхан байхгүй. Мөнгөний сэтгэлгээ хөтөлбөр бол би бие засъя гэж ирж байгаа хүмүүсийн орж ирдэг газар. Тэгэхээр би 3 сарын 15-нд эхэлсэн бол 6 сарын 15 хүртэл 3 сарын хугацаанд асар өрчөнтэй асар их хэмжээний материалыг би дааж ажиллах тий өөртөө видеогоо үзэх, юмаа сонсох, аудио ярилцлагуудаа сонсох тий гэр бүлийн бүхэл бүтэн юмнуудыг одоо жишээл гарын системийг гэр бүлийн өөрийнхөө санхүүгийн бизнесийн одоо би одоо жишээл өөрийгөө олоогүй юм байлаа гэж бодоход өөрийгөө олохын тулд би дасгалууд ажиллана. Тэр дасгалуудыг чинь би бүгднийг үзэж харж танилцсан, ойлгоно. Тэр чиглэлээр нь чамд шаардлагатай гэсэн тусламж мэдлэгийг чинь олж авах чинь тусна. Чиний яг гаргаж байгаа бодит амьдралын албааг чинь дасгах чинь тусалж өгнө. Хэрвээ чи үнэхээр өөрчлөгдөе гэж бодож байвал би чамайг зөв чиглэлөө гаргах чинь ийшээгээ явбал чи ийм авч чадна. Ийшээгээ явбал чи ийм аюулаас энд нэг нөхөө шүү.
Тэ гэдэг юм чинь би ялгаа шалгааг нь хэлээд ойлголоод өгчүүлчихээ. Өөрөө бүр вау би ингэж сэтгэх юм байна. Бид нар монголчуудын нэг том алдаа байдаг байхгүй. Өөрөө сэтгэж сураагүй дандаа ямиг хуурдаг. Дандаа гадны хүмүүсээс яадаг. Одоо гадаадд Европт ингээд байгаад ажиллаад амьдраа сурахаар бид нар өөрсдийнхөө төлөө амьдрч сурдаг. Сэтгэж эхэлдэг. Гэтэл бас хангалттай сэтгэж чаддаг байхгүй. Бид нар мөнгө олно гэж гадаадын одоо орон зай нутагт орчиж бизнесийн амжилтанд явж байгаа хүмүүс асар цөөхөн байдаг. Тэр хүмүүстэй зэрэгцээ сэтгэж чаддаг хүмүүс асар цөөхөн байдаг. Ихэвчлэн яадаг вэ гэхээр манайхан хараар ч юм уу хэцүү нөхцөл байдалтай баригдаад амьдралынхаа нөхцөл байдал ар гэр үр хүүхэд дүүнер те аав ээжигээ тордохынсан өвчтөе аав ээжтэй эмчилгээнийхэн мөнгөний өгчихсэн ингээд хамаг мөнгөө зориулаад байдаг мөртлөө бид нар өөрсдийнхээ амьдралыг золиосон хийгээд байдаг. Бид нар өөрсдөө асар их хохирч амьдардаг. Тэгээд бидний хийж байгаа сонголтууд чи энэс илүү хийх боломжтой байдаг мөртлөнгөөсөө би айгаад байдаг учраас би амьдралдаа өөрийгөө дутуу үнэлээд байдаг учраас тэр хэмжээний мөнгийг бид нар олж авах зориг нь хүрдэггүй байхгүй. Тэрнээсээ чамд одоо чи ингээд ядуу амьдрал гэдгийг бурхан чамайг заагаад өгсөн юм шээ. Чиний хувь тавилан чинь ийм байх ёстой гэж зурсан юм бас шээ. Энийг чи өөрөө удирдах ёстой, залах ёстой. Тэр сонголтуудаараа чи өөрчлөх ёстой. Тэр сонголтыг чи хийхийн тулд тэр сонголтыг чинь зөв зааж өгөх чинь би туслахын тулд өнөөдөр би чамтай ажиллаад байгаа байхгүй. Энэ гайхамшигтай одоо тэр юм чинь нээхэд чинь чиний сэтгэлгээнд чинь гарсан асар их хэмжээний айц байгаа байхгүй. Ингэж ч болдгүй гэж ингэж ч болохгүй юм байна. Ингэж хийвэл ингэхэд байна. Ингэж чи энэ хүн намайг ашиглах гад байна. Ингэж энэ хүнд юу яагаад мөнгө өгсөн чинь ингээл бөөн гомдол зөвхөл хохирсон сэтгэлээр унсан би эндээ итгэхгүй би эндээ найдаж чадахгүй ийм хүмүүс байгаад байгаа учраас бид нар мөнгө хийж чадахгүй амьдрал итгэлээ алдсан хин эндээ муу сандсан тийм хүмүүс байгаа байхгүй ядуугийн тархахаар яг цагаад бол ядуу бол биш бидний гар утас байна интернетэн бүх юм байгаад байгаа мөртлөө оюун санаа сэтгэлгээрээ бид нар асар их ядуу асар их ганцаардалд ажиллаж амьдардаг. Тэрийг би задлахын тулд тэр чиний даймонд чиний дотор үн цэнтэй гоё мундаг юм байгаад байдаг. Гэтэл чи тэрийгээ дагцсан, нууцсан, хаасан. Тэрийг хэн ч мэдхий аргагүй болтол тэг бүгэлдсэн юмд одоо шав шахаата хутгацсан яваад байгаа юм шиг байгаа байхгүй. Чи жалганд байгаад байгаа юм шиг одоо зарим хүмүүс тэгж яддаг. Чи намагт амьдарч байгаа юм шиг тийм сонин амьдралаар яваад энээсээ гарах зам байгаа гэдгийг мэдсээр байгаа мөртлөөс гар харгаа мэдгүй тийм мацаа ганцаараа мацаад биш. Тэрний оронд гараад явцсан байгаа хүмүүсийг ингэж гардгиймаа гэж чамайг татаад авах хүмүүстэй найзал нөхөрл. Тэгвэл тэр орон зайг бид нар энд бий болгож өгч байгаа. Тэр жалганаас чинь чамайг гарахын тулд бид нар шат тавьж өгч байгаа. Гар харгыг чинь ингэж хөлөө ингэж байрлуулд юм аа. Чи одоо энэ мөнгөгүй асар их хэмжээний өртөө байж болно. Асуудалтай байж болно. Чи ингэж санаа зовж болно магадгүй. Гэтэ эрийг чинь засах аргыг бид нар энэ дээр заагаад өгөө гэдгийг бид нар ярьж байгаа байхгүй. Тийм учраас би чамайг хэлэхэд те энэ боломжийг бити алдаараа өөрийнхөө амьдралаа өөрчлөх алхам болгож тунхаглаарай. Манай хөтөлбөрт оролцсон олон гайхамшигтай хүмүүсийн түүх байгаа. Бид нар удахгүй видеонуудаа засаад эхэлнэ. Яриануудаа өргөжлүүлнэ. Би энэ хэд хоног одоо 3 сарын 8 гэдэг энэ гайхалтай эмэгтэйчдийн баярын өдрөөс эхлээд 3 сарын 15-ны өдрийг хүртэл бүхэл бүтэн 7 хоног би таныг та энэ хөтөлбөрт оролцох зөв буруу юу гэдэг чинь асуултанд чи хариулж өгнө. Тэгээд танд өөрөө чинь хувийн янз янзын санаа зовсон юм байгаа бол тэрийг ярилцаад би оролцох зүг үү яах вэ ийх үү гэдэгт бид нартай нэг нэг ярилцаараа манай энэ Facebook пэйжин дээр тий манай энэ Facebook пэйжин дээр та өөрийнхөө юугаа хуваалцаарай. За. Тэгэхээр манай энэ Facebook пэйжин дээр мессеж бичээд өөрийнхөө санаа оног хуваалцаарай. Бид нэг дуртай таныг одоо таны асуултанд хариулах болно. Хамгийн гол нь мөнгө санхүүгийн асуудал. Бид мөнгө санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй учраас бид асар их алдагдaltaй ажиллаж байна. Бид халаасны цоохоотой ажиллаж байна. Таны халаас та хичнээн их мөнгө хийсэндээ бишээ. Тэр мөнгийг хадгалж чадахгүй, зохицуулж чадахгүй, мөнгийг удирдах чадахгүйгээс болоод бид мөнгөний боол болж амьдраад байгаа байхгүй. Мөнгөний боол болоод амьдраад байгаа учраас насан туршдаа бид хичнээн хичээгээд байгаа мөртлөнгөөс цаанаа л нэг бүтэхгүй, цаанаа л нэг асуудалтай тий нэг л итгэж өгөхгүй болох байгаад байдаг ш. Манай хөтөлбөрт оролцсон зарим нэг хүмүүс анх байхдаа орж ирэхдээ аягүй хохирогч маягаар тий би дандаа ингэж байна. Миний амьдрал яагаад ийм золгүй байд юм бэ гэдэг сэтгэлээтэй байж яснаа гарахтаа вау би ийм хохирч явдаг байсан. Би өөрөө өөрийгөө хохироод байсан юм байна. Энийг би өөрчлөлт аргаа олчлоо гэдэг зоригийг олж авдаг. Манай хөтөлбөрийг дуусны дараа би бүх юмаа өөрчилсөн. Би ингэж өөрчилж байна. Би одоо анх явахдаа би энийг яана одоо хамаг хүн юу ажиллаа намайг энэ хүн шишгэлцээ энэ юм хэцүү байна гэж бодож исэн бол дараа нь гараад явахдаа би 3-4 бизнесийн санаатай олчлоо. Би энийг хийх юм байна. Одоо би энийг хийх юм байна. Дараагийн хэл чинь би ингэх юм байна гэдэг юмаа бид нартай хуваалцаж эхэлдэг. Тэрийг хуваахтаа бүрстээ хүн болгонд баг
Тэ чи тэг миний дөө. Би ингээд хийчихвэл гоё бод юм. Анх орж ирэхдээ баг хин энэ хүн баг амьд байдаг юм уу гэмээр баг тий өөрийнхөө үгийг хэлж мэдгүй, ойлгож мэдгүй, өөрийнхөө тэр үчил өмнөө байж байгаа гар утсаа зүг ашиглаж мэдгүй, имэйлээ шалгаж мэдгүй ийм хүмүүс хүртэл орж ирдэг. Хамаагүй орж ирж болно. Тэ юмаа мэдгүй өөртөө тийм итгэлгүй тийм байжсэн хүмүүс хүртэл өнөөдөр би чадчих штэ би ингэж хийх юм байна би ингэж хүмүүстэй өвлөр жишээ болж амьдрах юм байна би өөртөө итгэлтэй ингэж амьдрах юм бол миний амьдрал ингэж өөрчлөгдөж болох юм байна тэгвэл надад их мөнгө орж ирж байна мөнгө орж ирэхээс гадна хамгийн гол нь миний санхүүгийн орлого зарцуулагдаад явж байгаа байхгүй чи өөртөө итгэлтэй байна гэдэг чинь чи мөнгийг хаанаас би ингэж энийг хийх нь зөв үү? Энийг хийх юм бол би мөнгөтэй болох юм байна. Энийг хийх юм бол миний санхүүгийн амжилт гарах юм байна. Энийг хийх юм бол би хөрөнгө оруулалт маань амжилттай болох юм байна гэж чи өөрөө мэднэ. Монголчуудын өмнө бас нэг харамсалтай аимшиг асуудал байдаг. Тэрний яадаг гэхээр өөрсдөө мөнгөний асуудлаа мэдэхгүй болохоор хөрөнгө оруулалтын талаар судалж мэдэхгүй болохоор хүнд итгэж мөнгө алддаг. Хичнээн сая төгрөгийг 10 сая 20 сая хүнд итгээд алдсан. Хэн нэгэн хүнд найдаад ах トゥ усээ одоо чи тэрийг чигчээрээ гэж найдаад гэж ах トゥ усны мөнгөнд бодоо болгоцсон. Эсвэл хэн нэгэн хүн одоо хамтар сайхан бизнес хийчихээ тэгчээ тэдэн саяг өгчих. Тэгээд бүх юм чинь болчихно окей гэсэн юмныг бид нэр өөрсдөө хөрөнгө оруулалт хийхээс өмнө хэн нэгэн хүнд мөнгөө гардуулаад чулуудаад байгаа байхгүй. Асар том аюул. Монголчууд минь би тийм мөнгөө тэгж гард чи өөрөө юмаа мэдэх ёстой. Чи өөрөө сэтгэж сурах ёстой. Чи өөрөө тэрийг ойлгож сурах ёстой. Чи тэрнийхээ төлөө өөрийнхөө оюун санаанд хөрөнгө оруулж сурах ёстой. Чи өөрийнхөө тархинд сэтгэхэд эхэлчихин болов энэ нийгэмдээ чи хэрэгцээтэй хүн болж чадна. Энэ нийгэмдээ хэрэгцээтэй хүн байж чадах юм бол ямар юмар би хэрэгцээтэй байх ямар юм хийвэл миний амьдрал хэрэгцээтэй ямар юм хийвэл энэ хүмүүс тэ зах зээл хэрэгцээтэй байна. Би одоо ийм мэрэгчлээ хүн, би ийм улсад амьдарсан хүн, би ийм авиастай хүн, би ийм аз жаргалаар амьдрах эрхтэй хүн гэдгийг мэдсэн л бол өнөөдөр чамд бид нэр дараагийн үеиштэй чинь байдаг гаргаж өгөх гэдэг байхгүй. Тэр нь бидний таныг одоо өөртөө итгэлтэй, өөрийнхөө хийж байгаа юмдаа итгэлтэй. Ингэж хийх юм бол би боломжтой байх юм байна. Ингэж байх юм бол зөв юм байна. Энэ мэрэгчлэр ажил амьдрал надад илүү ашигтай юм байна. Энийг хийх нь дэмий юм байна. Энэ намайг миний цагийг ч гардтаад байд юм байна. Миний сэтгэл зүгт гардаад миний хамаг энерги эрч хүчийг гардтаад байд юм байна. Оронд нь би энийг хий гэдэг юмаа би олж мэдэх хэрэгтэй байгаа байхгүй. Гэвч тэр юмнууд чинь би хүн болгонд хэлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Хүн болгонд өөрсдийг нь одоо Монголын нийгэмд бүгдэнд нь ингэж системжүүл гаргаж өгөхгүй бол та нарт мэдэхгүй юм маш их байгаа. Багцлаад тэрийг ерөнхий ингээд үе шаттайгаар олон байдаг олон янзын дагварууд дотроос зөвхөн энийг нь аваад хэрэглээ. Зөвхөн энийг нь ингээд өгөө гэдэг юм бид нар заагаад өгчвөл гайхалтай болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би та нартай хэлэхэд үнэхээр их одоо юу гэх чамд гэж захаад амжилтаа одоо санхүүгийн амжилтанд хүрэх их гараагаа хийгээрэй. Өөрийнхөө төлөө хөрөнгө оруулаарай. Тэ? Чи өөрийнхөө төлөө хөрөнгө оруулахгүй бол би чиний төлөө хүнваач хөдлөхгүй. Чи өөрийгөө үнэлдэггүй болвол чи өөрийгөө үнэлдэггүй бол энэ битгий мөнгө төл. Өөрөө чи чиний амьдрал одоо жишээлбэл ямар ч утга учиргүй байхад болоод байна гэж бодвол битгий оролцоо. Би чамайг хүчлэхгүй, өөрчлөхгүй. Чамайг өөрчлөх алба ерөөсөй байхгүй. Хамгийн гол нь би өөрийгөө үнэлж байна. Би энэс илүү хийх юм. Одоо энэс илүү амьдрах эрхтэй хүн. Би энэс илүү бүтээх ёстой хүн. Би өөртөө итгэж сурмаар байна. Би өөртөө сайхан амьдралыг бэлгэлж үзмээр байна гэж бодож байгаа бол энэ хөтөлбөрт оролцоороо за. Тэгээд оролцох юм бол би харин яг чамтай адилхан гайхалтай сайхан залуучуудтай танилцуулаад үгүй. Чамтай адилхан зэрэгтэй хөдөлмөрлөх насан туршдаа хамтдаа биенийхээ номыг бичээд тусалцаад одоо ном бичих бол зүгээр бизнес эхлэх байхгүй. Яагаад ихэнх хүмүүс энэ хүч чиглэл рүү орохдоо айгүй амархан байдаг зөвлөгөө өгдөг ч юм уу тийм төрлийн бизнес хийдэг хүмүүс ч олноороо бас гарч ирдэг. Яагаад гэж нэг нийгэм Монголын нийгэмд чинь мэдлэг мэдээлэл гэдэг юм чи асар их дутагдaltaа тэрийг нь зөв заагаад өгдөг чи сэтгэлээсээ хилээд өгчдөг. Тэр мэдлэгийг олгож өгөхт нь үнэхээр өөртөө итгэлтэй тэр хүний амьдрал нөлөөлөх хэмжээний арга замыг заагаад өгчдөг хүн байдаггүй байхгүй. Тэгэхээр тэр арга замыг нь бид нар зааж өгөхийн төлөө энэ хөтөлбөрийг явуулж байгаа. Тэр арга замыг чи мэдээд авчвал чи тэрийг ашиглаад мөнгө хийж болно. Чи тэрийг ашиглаад чи ийм байдлаар бас хүмүүс ийм алдаа гаргаж ийм сэтгэгээд байдаг учраас чи өөрөө сэтгэж сурна. Чи өөрөө сэтгэж сурна гэдэг чинь яаж энэ чинь насан туршид чинь юм баггүй бэлэг. Тэ чи хэдэн төгрөг олох потенциалыг чи өөрөө төлөвлөнө.
яаж төлөвлөх гэдэг юм чи мэднэр сан. Тэгэхээр 4 янзын модуль байгаа. Бид 4 янзын модулыг чинь яс хэлээд өгье за. Окей. Йоо би бүр догдлоод бүр айгүй хурдан ярьж байна үү те манайхаа миний өгсөн линкний дагуу ороод хараарай за. Энэ манай хүмүүсийн оролцсон хүмүүсийн сэтгэлүүд ямар энэ хөтөлбөр чи юу сурахын хөтөлбөр чи хэдэн модультай 4 янзын модуль байгаа. Нэгдүгээр модуль нь мөнгөний сэтгэлгээ тэлхүү гэдэг модуль. Энэ асар том модуль байгаа. Асар их юм чамаг хийх чардна. Би даасаа ажлууд засрах байгаа. Тэгээд бид нар дамжуулаад хүмүүнийг бүр тулгаж байгаа. Сэтгэлгээнд гарч байгаа алдаа юмнуудыг ярилцаад тэгэхээр гайхалтай асар их одоо бид нар сэтгэлгээний цаар хүрээ тэлхүү гэж ярьдаг шүү. Тэгвэл тэрий чинь одоо мөнгөний сэтгэлгээ тэлхэд мөнгөнд цаад болоод байдаг. Одоо чиний сэтгүүл чиний амьдралыг мөнгөгүй байхад нөлөөлөд байдаг. Даалт ухамсарын янз бүрийн асуудал байна. Юмыг ойлгохсан асуудал байна. Буруу зүрх ойлгохсан асуудал байна. Энэ бүхэн дээр бид нар тулж ажиллах юм байна. Энэ бол гайхалтай гоё сэдв байгаа. Энийг ярьсныхаа дараа мөнгөний бөглөөснөөс ангижрах уу гэдэг сэдвийг ярих гэдэг байгаа байхгүй. Тэр сэдв маань модуль 2 нь байгаа юм. 2 дахь модуль дээр бид нар энийг маш гүнзгий ярина. Вау, энэ сэдв бол чи ерөөсөө бүхэл бүтэн амьдралаа дүгнэж үзээ. Би хаанаас нь би ямар түүхээ цоо шинээр бичих боломжийг чамд гаргаж өгнө гэсэн. Мөнгөний бөглөөснөөс ангижрах уу гэдэг нь чи сэтгэлийн хөдөлгөөнөөс ойлгож чадаагүйгээсээ болоод мөнгөгүй хэцүү амьдарчсэн болоод өнөөдөр тэрийгэ шийдэх боломжийг чамд гаргаж өгч байгаа байхгүй. За тэгэхээр дэлгэцээр одоо тэгэхээр модуль 3 дээр бид нар яах вэ гэхээр модуль 3-ад би тайлбарлаад өгье. Модуль 3 дээр бид нар мөнгөний сэтгэлгээний нууцыг тэлэх үү. Энэ бол асар том юм байгаа. Дэлхийн баячууд тэр бомтнуудын мөнгө олдог ерөөсөө ажлыг мөнгөний сэтгэлгээний кодыг бид нар танилцуулна. Одоо чи ямар төвшөнд явж байна? Чиний мөнгөний сэтгэлгээ чи ямар байна? Чиний сэтгэлгээний төвшнгөөс шалтгаалаад чиний санхүүгийн орлого одоогийн байж байгаа алдагдал бүх юм өөрөөр төвшөнд явдаг байхгүй. Тийм учраас би одоо чи ийм төвшөнд явж байгаа бол энэ сэтгэлгээгээ дараагийн төвшөнд ингэж явна гэдэг тэр нууцыг бид нар зааж өгнө. Тэгээ ер нь мөнгөний талаар ер нь бидний мэдтгүү хэр багийн хүмүүсийн мэдтгүү төөрчөөд идэг тэр гол цэгүүдээр энэ дээр бид нар дарж өгөх юм байна. Тэгээ энийг дасгалыг ажиллаж ирэхээр вау бид нөө одоо цаг дээрээс одоо яаж би сэтгэл зүйн бидний цоош нэмэг бид нөө өнгөрсөн цагт болсон элдв янзын асуудал сэтгэлийн мөнгөний сэтгэлгээ бөглөөснөөс ангижраад эхэлчлээ гэхэд одоо цаг дээр бид нар яаж сэтгэл би миний анхаарлаа тавих хэрэгтэй юмнууд юу юм би юунд одоо төвлөрч бодох хэрэгтэй юундээ юу хийвэл би мөнгө хийх боломжтой юм гэдгийг мөнгөний сэтгэлгээ нууцыг тэлэх үү гэдэг дээр ярьж байгаа байхгүй. Тэгэхээр гайхалтай том байгаас дараагийн юм нь болохоор мөнгөний өсөлтөө төлөвлөх үе гэдэг модуль байгаа. Тэр маань юу вэ гэхээр энэ их сурсан юмудаа яаж хэрэгжүүлэх вэ? Энэ төлөвлөгөөг гаргах тал руу чинь бид нар ярьж байгаа байхгүй. Гоё нөө тий. Тэгэхээр энэ утгаараа би та нартайгаа одоо манай энэ хөтөлбөр дээр орж ирээрээ. Орж ирэхээр чинь бүр ярилцах сонь юмнууд маш их байгаа. Хувийн амьдралынхаа ч гэсэн гэр бүлийнхээ зүгээс ч гэсэн чи асар их өөрчлөлт хийх хэрэгцээтэй байгаа. Тэр чигүүдийг чинь бид нар ярилцсан. Ерөөсөө төм бум юм байна. Би одоо яриад дуусахгүй шүү дээ тий. Тэгэхээр би дөнгөж одоо энэ хийхэд л одоо бүр ямар их сэтгэлээр хөдлөд ярьж байгаа бол яа гэвэл энэ хийхийг тулд бид нар асар их ажил юу хийхээ чинь хэлээд өгье. Модуль 4 дээр яах вэ гэхээр мөнгөний өсөлтөө төлөвлөх үү гэдэг сэдвийг ярьж байгаа. Тэгэхээр мөнгөний сэтгэлгээ нууцыг тэлэх үү гэдэг нууцыг нээх үү гэдэг сэдв дээр бид нар яаж одоо мөнгө олох вэ? Яаж бис тэгвэл хүмүүс баячууд яаж мөнгө хийдэг гэдэг аргыг тэр бомтонгууд яаж өнөөдөр болгоод байдаг аргыг бид нар мэдэж авч байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ дараа тэрийг мэдчихээ юм одоо яаж хэрэглэх вэ? Яаж би өөртөө төлөвлөж оруулж ирэх вэ? Тэгэхээр би танд гарт чинь асар хэмжээний хэрэгслүүд өгнө. Ингэж би төлөвлөж юм аа. Ингэж чи ийм юм дээр анхаарлаа чиний зүгээс гээд те хүн болгонд хариултууд авсан байгаа. Тэгээс сүүлд нь өсөлтөө төлөвлөх үү гэдэг хэсэг рүү орчиж байгаа байхгүй. Өсөлтөө төлөвлөх үү гэдэг чинь чи яаж юм цэвэр би энэ жил хэдийг олох вэ гэдэг асуултанд чи асуулт хариулж хэлж байгаа байхгүй тий. Тэгээ тэр бүхий чинь чамайг гайхалтай эд хэдийн цоош нэмийг хийхэд энэ жилиг бүр би ингэж амьдралаа өөрчлөж байна. 2018 онд би одоо 3 сар болж штэ. 3 сар дөнгөж эхэлсэн гэхэд хүмүүс асар их өөрчлөгддөг. 6 сар гэхэд вау би ингэж ийм хийсэн байна, ийм чадсан байна. 9 сар гэхэд би дахиад ийм хийсэн байна гэж ингэж манай хөтөлбөрт оролцдог хүмүүс ороод ирдэг. Тийм учраас би өөрийг чи үнэхээр одоо энэ хөтөлбөрөөр дамжаад их юм сураараа мэдээсэ гэж бодож байна тий. Гой сэдвүүдээр байгаа за. За тэгээд дараа нь би яадаг вэ гэхээр ерөнхийдөө та нар мэдэх бах тий. Би жил болгон одоо бэлэг өгдөг. Тий миний би бэлэг өгөх аягүй дуртай.
Яагаад гэвэл манай хөтөлбөрт орж ирж байгаа юм үнц нь би бэлгэлдэг. Зүгээр нэг юм бэлгэлдэг. Үнцэнтэй гэж бодсон юм одоо зааж байгаа хөтөлбөр болгондоо би хүмүүст үнгүй юм өгөхөөсөө гадна би үнцнийг бэлгэлдэг. Тэ би анх 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд оролцож байхдаа хүмүүсийг 30 хоногт амьдралаа өөрчлөхийн төлөө би чамайг чи өөртөө цаг зориулаа, чи өөрийнхөө амьдралын төлөө анхаарлаа төвлөрүүлээ, би чамд зориулаад үнгүй тасгалжуулалт хийж өгье гэж 30 хүнд үнгүй тасгалжуулалт бэлгэлжсэн. Нэг удаагийн тасгалжуулалт. Дараагийн ээлжинд би тэ 20 хүнд мөнгөний сэтгэлгээ гэдэг хөтөлбөртөө оролцуулаад 4 удаагийн үнгүй тасгалжуулалт бэлгэлжсэн. Одоо энэ хүмүүстэй би юу гэж яана гэхээр мөнгөний сэтгэлгээ 2.0 дээр бүр тэрнээс илүү их хэмиг би бэлтгэсэн байгаа. Тэр маань юу вэ гэхээр мөнгөний сэтгэлгээ 1.0 дээр орсон онлайн ярилцлага тий онлайн хичээлүүдийг бүгднийг сонсно. Тэгээ би дагаад дасгалуудаа ажиллана. Тэгээ дээрээс нь нэмээд өөрсдийнхөө онлайн уралдалтын модулийг хийгээд явчих واخгүй. Тэгэхээр чи өөрийнхөө цагийг авахаасаа гадна бус хүмүүсээс өнгөрсөн жил болсон хүмүүсээс суралцах, өнгөрсөн жил болсон одоо онлайн уулзалтуудын бичлэгүүдээс асар их хэмиг өөрөө мэдээд авчих боломжтой шүү дээ. Тэр утгаараа бид нэр олон дахин хэмиг суралцахад боломжтой үе шаттайгаар бэлтгэсэн байгаа. Тэгэхээр тэр бүхэнд хугацаа шаарддаг нь асар их хэмжээний хэмиг чи 3 сарын хугацаанд багтаж сурах хэрэгтэй. 3 сарын 15-наас 6 сарын 15-ны хооронд чиний чаленж өмнө байгаа чаленж болохоор би энэ 3 сарыг санхүүгийн асуудлыг шийдэхийн тулд бүх шаардлагатай юмыг би өөртөө зориулж хийн. Би тэрний хадлаа цагаа зориулна, өөрийнхөө хөдөлмөрийг зориулна. Энийг хийхийн тулд би зориг гаргана. Тэ өөртөө итгэлтэй болохын тулд би үйлчлэх хийн. Гэсэн сонголтыг би хийж байгаа. За одоо би та нартай юу хэлэх гээд байна гэхээр хизээ хаана яаж оролцох вэ гэдэг шиг чинь тайлбарлаад өгье. Окей, тэгээд бид нар бүх юм онлайнаар болчихсон чи гадаад байна уу, Монголд байна хаан ч гэсэн хамаагүй оролцож болно. Тэгээд тэр утгаараа би чамайг юу гэж урьж яана гэхээр энэ хөтөлбөр дээр оролцоод хаач байсан хамаагүй, хизээч байсан хамаагүй, ямар цаг үеэр байсан хамаагүй тохирохоор Монголын цагаар оройн цагаар бид нар бүтэнцээ өдрийн оройн цагаар 18 цагт онлайн уралдалтаа хийдэг. Тэгэхээр хүмүүс хөвчлэн ажилгүй байдаг цагууд байгаа. Европын цагаар энэ маань өдрийн цаг таарж байгаа. Бүтэнцээ өдрийн өдрийн цаг таарна. Тэгэхээр ихэнх хүмүүс маань амардаг өдрүүд бас таарж байгаа. Америкт байж байгаа үед ч юм уу одоо тэгээ өөр зэвийн цагаар болохоор өглөөний цаг байгаа. Бүтэнцээ өдрийн өглөө. Эрт босоод нэг бүтэнцээ өдрөө зориулаад сууна гэж гайхалтай юу байхгүй. Тэгэхээр иймэрхүү маягаар бид нар онлайн уулзалт шинж оролцож болохоор тийм гой боломжийг бэлтгэсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ боломжийг яалдараа гадаад байжсэн чамаагүй Монголд байсан чамаагүй гадаад байж байгаа хүмүүс бол манай энэ вебсайтн дээр байж байгаа төлбөрийн товчлуурыг дараад төлбөрөө төлөх гэдэг товчлуурыг дараад PayPal-аар төлбөрөө төлчих ядах юм байхгүй бүх юм чи амархан кредит карт, дебет карт одоо тэгээ өөрчн байдаг MasterCard одоо юу гэдгийг Visa карт эдгээр бүгднийг ашиглаж болно American Express тэгээ бүгд энэ дээр тохиргоо хийгдсэн байгаа. Хийхэд маш амархан төлбөр хийгээд Монголд байж байгаа бол бид нар энэ дансны дугаар бичсэн байгаа тэр данс руугаа 2 сая төгрөгөө хийгээд бид нарт мэдээлчихэд хөтөлбөрөө явна. Гэтээ бүртгүүлэх мөнгөө явуулахаас өмнө хамгийн гол нь бидний хийх ёстой юм нь хөтөлбөртөө яаж бүртгүүлэх вэ гэдэг ихний юм хийх ёстой. Хөтөлбөртөө яаж бүртгүүлэх вэ гэдэг энэ хүснэгтийг би яг доор нь бичсэн байгаа байхгүй. Тэр тэрийгээ бүгдөө бичиж явуулчихлаа. Бүгдэж явуулахтай шүү дээ. Өөрийнхөө талаар аягүй сайхан тодорхой учраас аягүй сайхан дэлгэрэнгүй хийж байгаа. За чиний бичсэн мэдээллийг чинь би уншиж аваад за энэ хүндээ ингэж зөвлөх юм байна гэдэг тодорхой ойлголттой болж чиж чам тохирсон багцыг би бэлдэж эхлэн гэсэн. Тэгэхээр бид нар дасгалжуулалтын үедээ ч ашиглагдана, онлайн уулзалтын дээр ч гэсэн энэ чиглэлийн зөвлөгөөг илүү ахиу өгөх байхгүй. Тэгэхээр тэрэн дээрээ битгий одоо товчлоороо илүү жоохон ойлгомжтой мөртлөнгөөсөө өөрийнхөө бодож байгаа хамгийн шилдгээр хариулаад өгөөрэй. Тэр чинь аягүй ихтэй. За тэгээ хөтөлбөрт оролцлоо. Чи эндээ ингээ бүртгүүлээд юу ялаа гэхэд бид нар 3 сарын 15 гэхэд бүртгэлээ хаана сүүдийн хүмүүсээ бүртгэж аваад бүх юм төлбөр одоо зарим хүмүүс төлбөрөө төлөхтэй гэдэг чинь яна мөнгө маань бэлэн биш байна. Одоо яах вэ хүүгээд 15 хүртэл мөнгөө төлж болно. 15 гэхэд мөнгө чинь бэлэн биш бол бид нар хаалгаа агаад явуулчихна. Sorry. Тэгээ бид нар одоо урьдчилан ч юм уу урьдчилан төлбөрөөр авна. Хагас дутуу ч юм уу тийм юм байвал бас аюу хэцүү байдаг байхгүй нөгөө хүн чинь өөрөө хөтөлбөртөө оролцож чадахгүй чөлөөтэй тэрнийхээ төлөө анхаарлаа төвлөрүүлж чадахгүй мөнгөндөө санаа зовж байхгүй аюу хэцүүтэй. Бүртгүүлсний дараа яах вэ? Бид нар 15-ны өдөр хамгийн анхныхаа видеог урилгуудаа явуулна бүх оролцсон хүмүүсээ бүртгэлээ хаана тэгээд төрөчийн хүмүүстэй одоо тий оролцсон бүх хүмүүсээ одоо бид нар одоо тийм хүмүүсээ бүртгэлээ одоо урагшаа хөдөлгөө гэдэг ажил руу орно.
Миний ард би ганцаараа суухгүй манай багийнхан бүгдээрээ хамтдаа байж байгаа за. Манай багийнхан бүгдээрээ явж байгаа. Төлбөрийн асуудал дээр манай Батын Монголд төлбөрийгээ давсрууч мөнгө орж ирсэн бол за мөнгө ч орж ирсэн байна. За тэглээ баталгаажлаа гэдэг юм чинь Батягийн утастай бичигдсэн байгаа. Вебсайтаараа одоо жишээл бүтгэлээ хийчлээхэд Батя руу холбоо ороод давсруу мөнгө төлөөд ингэж явчихараа за. Хийхэд айгүй маш энгийн байгаа. Жохон гар ажиллагаатай гэхдээ яг тий одоо Монголын нөхцөл ийм юм чинь бид нар тэгэл энгийн аргаар тэгээд суралцаа авчи. Тэгэхээр та нартай одоо би тий энэ гой боломжийг олгож байгаад үнэхээр баяртай байна. Тэгээд та нартаа энэ жилийнхээ боломжийг битгий алдаараа гэж урья. Тэ их жилдээ одоо надтай зэрэгцээд юмаа хийгээрээ суралцаараа за. Тэгэхээр тэр бүх гоё боломжуудыг одоо бий болох урилгыг явуулж байгаадаа би үнэхээр баяртай. Тэрний төлөө одоо хэдүүлээ энэ жилиг яа тэ. За одоо би ганц нэг хүмүүсийн асуултанд хариулаад өгчээ. За энд нэг хүмүүс нэг юу яасан бэ? Өчигдөр надад би Facebook live хийшүү асуулт байлгүй хэлээрэй гэж тэгжсэн. Би тэнд нь асуултанд нь хариулаад өгье. За энэ надад айгүй олон мессежүүд ирсэн л дээ нөгөө хүмүүсээс хөтөлбөрт яаж оролцох вэ, хэдийд болохын, хизээ бүртгэлээ хийх юм, яах вэ гэдэг жишээ нэг асуултууд байсан. Тэрийгээ өөртөө нөгөө мессеж чичээд бид нараас асууж олно. Манай заяа гоё дэмжиж өгч чинь Facebook-оор мессеж чичээд заяа дэмжиж өгч чинь би боломжоор бас бүгдийг нь хариулаад явна гэдэг заяа дээр зэрэгцэл танарт тусалж чинь. Тэгээд бүртгэл орж ирэх бид нар бүх хүмүүстэй зориулаад маш хэмжээний мэдээлэл явуулна. Манай өнгөрсөн жилд оролцогчдын оролцогчтойгоо зориулаад би гоё бас нэг хуваалцалт бэлтгэж байгаа. Өнгөрсөн жилийн одоо амжилтаа батцгаад ингээд явж байгаа залуучуудтайгаа бид нараас цаг гаргаж ярилцах юм байгаа. Гэх жишээ нь энэ жилийн ажил амар их байгаа. 15 хүртэл бид нар их юм хийхээр төлөвлөсөн байгаа. За тэгээд энд нэг хэдэн хүмүүсээс асуулт байсан. Монгол улс ямар болвол та хөгжсөн сайхан улс гэж бодох вэ гэж Цэрэн лав гэдэг охин асуусан байна. Цэрэн лав маань одоо Монгол улс ямар болвол гэхээр миний хувийн зүгээс юм байгаа байхгүй. Монгол улс хизээч төгсөл рүү болохгүй. Би бол тэрийг ойлгож байна. Би одоо Англи улсад амьдардаг бол Англи улс бас төгсөлдөө биш ээ. Тэ? Ямар төгшөнд очивол одоо хөгжсөн сайхан улс. Англи улс хөгжсөн сайхан улс юм шиг боловч өнгнөөс харахад бас дотроо зөндөө олон улс төрийн ч юм уу, эдийн засгийн ч юм уу маш олон юмыг байнга засаж сайжруулж шинжилгээд явж идэг. Тэгэхээр ямар ч улсыг одоо сайхан улс гэх юм бол одоо сайхан улс байна. Гэхдээ би Монгол улсыг хөгжсөн сайхан болгоход биднэрт нэг л дутагдаад байгаа чухал юм хэлье гэж бодсон. Тэр маань юу вэ гэхээр Монгол хүмүүс маань хариуцлага үүрэгтэй жоохон дутуу. Хариуцлага үрээд амьдралдаа одоо жишээлбэл хариуцлага үүрнэ гэдэг ямыг айгүй буруугаар ухамсарладаг. Бид нар тийм учраас одоо хариуцсан ажлаа хийж чадахгүй, юмаа хийж чадахгүй, өөртөө итгэлгүй. Одоо би нэг ажлыг нь хоосон одоо тийм нэг айцаар дүүрэн тийм сонин орчин нөхцөл бид нар ажиллаж амьдраад байна л та. Тэр бол хамгийн муухай асуудал. Тийм болохоор миний зорилго бол Монгол улс ямар одоо үед одоо хөгжсөн сайхан улс болохыг хүн болгон өөрийнхөө өмнө одоо би ийм алдаа хийчихлээ шүү гэдгийг мэддэг, ойлгодог, ухамсарладаг. Тэрнийхээ төлөө уучлах зоригтой. Тэрнийхээ төлөө зогсож чаддаг. Өөрийнхөө буруу хийсэн юмныхаа төлөө хүндлүүлчихгүй, бурдааруулахгүй, худлаа сэдв солихгүй, гуйлахгүй, жүжиг тавихгүй, элдв янзын одоо тэрнийхээ төлөө төр чин тэгж байгаа юм чи ингэж байгаа юм чи гэж би нэг одоо тэр л айгүй муухай давхар байгаа байхгүй. Монголд тэрийг л өөрчилжүүл би Монгол хүмүүс гайхалтай хүмүүсээ. Би бол тэгж л итгэдэг дотроо. Тэгээд энэ миний бодлоор яг би чинь сэтгэлээсээ хариулъя гэвэл яг тэгж л хариулмаар санагдсан. Цэрэн лавгийн юм дээр тий. За тэгээд миний дараагийн одоо энд нэг хүн асуусан байна. Отгоо адья гэж байна. Тэгээд өөрийгөө хаанаас нь яаж эхэлж хайх вэ? Ядаж өөрийгөө эхлээд таньж мэдэж чадвал амжилтын 50% байдаг гинэ гэж байна. Тэгэхээр өөрийгөө хайж олно гэдэгтээ би заримдаа бас нэг тэрэн дээр янз янзын асуултууд байдгийн. Би тэрийг нь задлж олмоор байд. Яагаад гэвэл бид нар хайцсан юм хайгаад байгаа юм шиг хараад байдаг байхгүй. Яг цагаат бол чи хайцсан юм хайж олох гэж байгаа биш. Чи өөрийгөө бүтээх гэж байгаа. Тэ? Чи өөрийгөө хайж олно гэж бодож байгаа бол чи сэтгэлгээгээ тэлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Би тэр сэтгэлгээгээ чинь
чилж өгөх чинь зориулаад дасгалууд үлдсэн байгаа. Мөнгөний сэтгэлийн хөтөлбөр бол тэр чигээр мөнгөний сэтгэлгээ гэж ярьж байгаа боловч яг ардталтаа бол өөрийгөө олох, өөрийгөө тодорхойлох, би юу хийж чаддгийг, ямар авьяастай, миний үнц нь юу вэ? Тэрийг мэдэж, тэрийг мэдээд эхэлсэн хүн чинь мөнгө тэртээ хийн, өөртөө итгэлтэй хийн. Тэ хийж байгаа юмаа улам ойлгож хийн. Одоо аз жаргалтай амьдрах түлхүүрээ өөрөө олж эхлэх байхгүй. Тэгэхээр би үе шаттайгаар тэгэж одоо өөрийгөө хайж олох гэхээс илүү хайж нэгж олж болно. Сэтгэлгээг нь тэлээ жоохон задлаад өгчин. Хайж олоод тэгэхээр нэрээ би эндээ сайн биш дээ. Нэрээ би энийг мэддэм биш дээ, чаддсан биш. Нэрээ миний энэ одоо diamond-ыг олчлоо шүү гэдэг зүгээс нь би diamond олох талаас нь яриад байна шүү дээ. Тэрийг яахан төлөө би үе шатчлаад асгалаад өгсөн байгаа. Тийм учраас мөнгөний сэтгэлийн хөтөлбөртөө оролцоороо гэж би адиада хэлмээр нь ялангуяа өөрийгөө хайж байгаа хүмүүстэй тийм энэ хөтөлбөрт оролцох гэж хэлмээр байна. Тэгвэл яг чи өөрийгөө мэдээд таниад өөртөө итгэлтэй болж эхлэх байхгүй. Өөртөө итгэлтэй болж байгаа хүн өөрийгөө бүтээж эхэлдэг. Цоо шинээр бүтээж эхэлдэг. Би энийг хүсэж байна. Би ийм зорилготой байна. Бид нэр цоо шинээр зорилгоо төлөвлөж эхэлдэг. Гаргацсан зорилготой итгэлтэй болж эхэлдэг. Тэрийг хүнд хэлж, хуваалцаж, тэрэндээ дэмжих туслах хүмүүсийг одоо ятгах синхруулж нэгтгэж чаддаг. Одоо би тэр утгаар нь би хүмүүс хэлээд тэр хэмжээгээр чи өөртөө итгэлтэй явахд бол чи ямар ч мөнгө хийж чадна. Өөрийгөө олж авахаас ахуулаад өөрийгөө бүтээж сурсан тэр цагаас тийм. Тэгээд энэ талаар би тэгж хэлье гэж бодож байна. Адиа тэгээд чиний асуултанд хариулагдсан байх гэж найдаж байна. За дараагийнх нь асуулт энэ түмээ чэ гэсэн юм. Ном уншиж дасгалаа ажиллаад өөрийгөө баг олдоо гэж бодсон ч төлөвлөгөө гаргахаараа яг ганц зүйл дээр төвлөрөхгүй салаалаад байх юм аа. Яг өөрийгөө мэдхийн тулд илүү наривчлах арга юу байна гэж байна. Түмээ гоё асуулт байна. Тэрэн дээр би юу гэж хэлэх вэ гэхлээр би одоо нөгөө мөнгөний сэтгэлгээний нууцыг хэлэхүүгээ модуль 3 дээр аяг юм зааж өгдөг байхгүй. Тэрэн дээр яа гэхээр айгүй олон айдианууд байдаг. Одоо хаашаага эхлэх вэ? Би юун дээр төвлөрөх ёстой бэ гэдэг чинь нууцыг нь чи мэдэхгүй байгаа учраас тэгээд байгаа байхгүй. Нууцсан дээр нь бид нэр хүн болгоны арга өөр байгаа. Гэхдээ би тэрийг нь багцлаад томьёол өгөөд, зураглаж өгөөд чи ийм үе шаттай учраас энийг хий. Ингэж хийвэл чам тохиромжтой. Энэ дээр одоо хий дараа нь энийгээ хий. Бүх юмыг зэрэг хийж олж чадахгүй чи энэ дээр хийснийхээ дараа эн чинь чамайг орлоготой юм уу? Ийм төвшөнд хүрэх үед чи энийгээ хий гэдэг ямиг бид нар заагаад өгнө. Тэгэх юм бол чи стрессгүй болж эхэлнэ. Айгүй тэгцтэй мөртлөө айгүй хурдан сэтгэж эхэлнэ. Чиний үр өгөөч чи айгүй амархан болохгүй. Чи богино хугацаанд 1 жилийн дотор чи энэ хугацаанд би энийгээ зохицуулах энэ санхүүгийн асуудлаа энэ сарда зохицуулах энэ хугацаанд би гэр бүлийн асуудлаа зохицуулах энэ хугацаанд би бизнесээ хөл дээр нь босгоох юм. Нэг жишээ нь ингэж сэтгэж эхэлнэ шүү дээ. Тийм учраас би хөтөлбөрүүдэд тэгж хийж ажилладаг байхгүй. Тэгээ би та нартай юу гэж хэлэх гээд байна гэхээр яг үе шатчлаа төлөвлөгөө хийгээд задлаад өгчүүл чиний юмнууд чи хоорондоо авцалтаатай байгаа байхгүй. Хамгийн гол нь тэрийг яаж ашиглаж төлөвлөж сурах вэ гэдгийг би модуль 4 дээр тавьсан байгаа. Тэр бүх гарын авлагыг чи өгсөн байгаа. Тэгээ 3 дээр бид нар яг хаанаасаа эхлэх ёстой юм бэ гэдэг юм чи өгсөн байгаа. Дараагийн төвшөнд би яаж чамаг одоо төлөвлөгөөгөө гаргах вэ гэдэг юм чинь заагаад өгсөн байгаа. Тэгэхээр түмээ манай мөнгөний сэтгэлгээ 2.0 хөтөлбөрт оролцоороо за чамайг орж ирэхийг хүлээгээд байжээ. За дараагийн София маа гэдэг чинь тийм мөнгө хуримтлал хүссэн амьдралдаа хүрэхийн тулд мөнгийг яаж зөв удирдах сурах вэ гэж байна. За энийг чинь жинхэнэ одоо манай хөтөлбөр зааж өгöd байгаа шүү дээ. Бид нар хүн болгоны санхүүгийн системийг бид нар зааж өгч байгаа. Хамгийн анх хөтөлбөрт орсон цагаас ахуулаад бид нар юг халаасны цоохоо гэдэг юмыг зааж өгдөг. Гаргадаг мөнгийг чинь бид нар яаж ямар төрлийн зардлууд чи гаргаж ийн гэдэг хүн болгоны бие даасан гэрийн даалгаврын судалгаа өгдөг. Халаасны цоохоогоо нөхөх гэдэг судалгаа өгдөг. Тэгээд тэрийгээ бид нар хуваалцаад ямар төрлийн зардлыг би хамгийн их гаргаж ийна гэдэг анализ хийгээд дүгнэлт хийгээд тэрэн дотроос өөрөө би ийм учраас мөнгө алдаад байсан юм байна. Тэрэн дээр хариулт аваад хэлэхээр яг хариулсан гараад байна байхгүй. Тэгэхээр София маа манай яг тэрэнд оролцоороо одоо энэ мөнгөний сэтгэлийн хөтөлбөрт оролцоороо хадгалах гэх юм бол хадгалах боломж аягүй их байдаг. Яаж өсөх вэ? Тэгэхээр санхүүгийн бид нар ийм байдаг ш одоо юу гэдгээс сайлаа битгэр саваа бэлт гэж ярьдаг. Сав байхгүй бол чи мөнгөө тогтоож чадахгүй байхгүй. Бид нар санхүүгийн системийг чинь бүрдүүлж өгнө. Ингэж хийх юм бол чи санхүүгээ өсгөж чадна. Ийм хэмжээгээр байх юм бол чи хөрөнгө оруулагч ашигтай ажил. Ийм чиглэлийн
одоо санхүүгийн системтэй байх юм бол чи ингэж ялсан тэдэн процентын ингэж хийн энэ мөнгө чи ингэж орох ёстой, энэ төрлийн юм байх ёстой, энэ дотроо чи ингэж ярьсан. Тэгэхээр зардал, орлогуудаа хэдэн төрөл болгохоос аваад бид нар зардлаа нэг хэсэг хасах нэг хэсэг тий орлогоо өсгөхийнхээ хажуугаар нь санхүүгийн өөрийн гэсэн системийг бид бий болгож өгч байгаа байхгүй. Тэр системүүд чи хоорондоо авцалаад ирэхлээр чи яах вэ? Вау! Яг жинхэнэ нөгөө өөрийнхөө гарын одоо чамд юу дутагдаад байна? Чиний гарын авлал хэрэгтэй байгаа байхгүй. Чамд одоо хүрц хэрэгтэй, одоо газар ухах гэдэг чамд хүрц хэрэгтэй л байгаа байхгүй. Тэр аргыг чи өгчих юм бол чи хүрцээ өгч чадна гэсэн. Тэгээ тэр аргыг бид нар энэ мөнгөний одоо 3 дугаар модуль дээр бид нар яаж байгаа мөнгөний сэтгэлгээний нууцыг нээх үү гэдэг сэдвээр бид нар яг санхүүгийн системийг яаж хийх юм бэ? Ямар учраас чи яаж мөнгөө зөв хадгалвал энэ мөнгнүүд чи өөрөөр юу руу орох юм бэ гэдэг юм ярьсан байгаа. Тэгэхээр тэрэн дээр оролцоороо за София гоё асуултанд баярлалаа. За Cindy HPP гэж энэ мөнгө зөв зарцуул сурмаар байна. Юунд хэмнэх, юунд гаргахгүй юм аа хальт ойлгохтой гэсэн сайн ойлгохгүй юм аа бас л ганцаардаж жижиграх гутралын талаар хэрхэн тэмцэх өөрийгөө нээх талаар гэх мэт зөндөө байна гэж байгаа байхгүй. Яг зөв бүхэн хүмүүс яг ийм их бас энэ маш нийтлэг нөхцөл Монголын нөхцөлд ялангуяа тийм байгаа. Тийм учраас би Cindy энэ гоё асуулт тавьсан чинь баярлалаа. Бид нар хамгийн анхны модуль дээр хохирогч сэтгэлгээ гэдэг юмыг зааж өгдөг. Хохирогч сэтгэлгээ гэдэг маань бид нар юу хийсэн бүх юмудаа алдагдaltaй ажиллаад байдаг. Чиний хийж байгаа өөртөө итгэлгүй хүн яг хохирогч сэтгэлгээд байдаг. Өөртөө итгэлгүй хүн дандаа хийсэн юмнууд нь орлого болохоос илүү дандаа харамсах юм болж хувраад идэг байхгүй. Тэрний сэтгэлгээг заагаад хилээд өгчүүс Cindy чамд гайхалтай ичтэй юм болно. Бид нар манай оролцогчтой дэс анх орж ирэхдээ вау би яг хохирогчтой дүү байсан байна. Одоо бол би тийм биш болсон гэдэг айгүй гоё юмнууд ярьдаг. Тэгээ тэр бүхнийг ингээд та нар ингээд сонсоод ирэхдээ нэрээ би яг ингээд исэн биз дээ. Энэ дээр би засвар хийх гэсэн байна гэдгийг ойлгож явчихдаг юм болдог. Окей. Тэгээ болж байгаа хүмүүсээ хайртуудаа. Тэгээд орж исэн хүмүүстээ үнэхээр их баярлалаа. За цаг нь хідээс гисэн бэ гэм Батуян тэгж хідээс гисэн бэ Монголын цагаар гээд Монголын цагаар манай бүхэн чинь онлайн шүү дээ. Ихэвчлэн чи хизээс боломжтой үедээ үзэж болно, хизээ боломжтой цагаараа видео бичлэг юмнууд чинь бүгд тэнд байж байна. Дасгалаа гэсэн чөлөөтэй цагаараа хийчихнэ. Хамгийн гол нь онлайн уулзалтандаа оролцох өдөр чинь чиний цагаар за хэдэн цаг байна? Юу байгаа? Чиний цагаар 18 цаг, бүтэнсэ өдрийн 18 цаг. Азийн цагаар шүү дээ. Азийн цагаар 18 цаг, Монголын цагаар 18 цаг, Европын цагаар өдрийн цаг, Англи, Америкийн цагаар бол өглөө үүрээр, бүтэнсэ өдрийн өглөө үүрээр гэсэн. Тэгэхээр гайхалтай гоё цагууд байгаа тий. Хаанаас ч гэсэн оролцож болно. Дэлхийн аль төвд ч байсан чи оролцож болно гэсэн үг да. Тэр цагийг олох гэж бид нар бас жоохон өөрчлөлт хийгээл ингээд тест хийгээд яваад байгаа. Энэ цаг гайхалтай чам таалагдсан гэж найдаж байна. Тийм учраас энэ цагаар орж ирээ за. Батун уянга болсон асуулт чинь гоё асуулт байна. За энэ тэгжэн Эрдэнэ төр мандах хай 30 хоногийн хөтөлбөрөөр сонсож байсан чинь 8 дахаас нь хойш орж ирэхэ болчихсон гэдэг. Бид нар яасан байхлаа би хэлээд өгье. Бид нар нөгөө имэйлээр явуулдаг 30 хоногт амьдралаа өөрчлөе гэдэг системийг сайхан бид нар шинжилсэн байхгүй. Өнөөдөр бид нар тоошин системээ серверөө ажиллагаанд оруулсан. Төрөвчин байж исэн юм дээр жоохон юу агаал зарим хүмүүс болоод зарим хүмүүс болохгүй ч юм уу. Жижигхэн гэтээ их хүмүүс болж исэн бараг 100-аас 90% нь аягүй сайхан онлайн уулзалтанда аяндаа оролцоод үнгүй оролцоод болж исэн байхгүй. Харин цөөхөн эзэн хүмүүсийн одоо имэйл нь одоо очичээд авахгүй байх гэдэг юм уу тэ нэг жижигхэн алдаа байсан. Тэрийг нь бид нэр засаад өнөөдөр серверээ цаашин шинжилсэн учраас өчигдөр бид нар имэйл болохгүй болгоцсон. Өөрчилсөн байгаа. Тэрийг шинжилгэхдээ явцдаа яхахгүй минь манай хуучин систем ажиллагаагүй болоод тэгээд өнөөдөр серверээ ажиллагаанд оруулсан учраас зарим хүмүүс цоо шинээр хөтөлбөртөө оролцож эхэлж байгаа бах. Цоо шинээр энийг хийж эхэлж байгаа бах. Тийм учраас ийм гоё юм байгаа за. Тэгэхээр одоо шинээр бүртгүүлээд явхад чи цоо шинээр одоо 30 хоногийн аянаа цоо шинээр эхлүүлээд суралцсан ч болно гэсэн үг та. За тэгээ асуултууд байна уу хүмүүсийн хайртуудаа? Асуултууд байвал асууж болно би сайхан юу яагаад үгүй те. Түрүүн тасарсан чинь жоохон хайрын юм те хэдүүлээ. Болж гэнэ хүмүүсээ. Окей, тэгээд өнөөдөр ингээ Facebook live хийсэн, live-аар орж исэн бүх хүмүүстээ баярлалаа. Бид нар одоо өнөөдрөөс эхлээд өдөр болгон бид нар Facebook дээр сууж байна. Юмаа хариулаад хөтөлбөртөөр оролцохыг хүссэн, бүртгүүлэхийг хүссэн бүх хүмүүсээ урьж байна.
Тэгээ энэ линкээр дараад бүртгүүлээрээ бид нар тэгээд нэмж одоо асуулт хариултын юмнууд байвал дахиад лайв хийгээл зохицуулаад юмнуудаа болгоол байна. Тэр цаг хүртэл одоо битгий шантраараа өөртөө ихтэй байгаараа өөрийнхөө санхүүгийн энэ жилийн өөрчлөлтийг одоо ялангуяа өөрийнхөө хувь хүнийхээ зүгээс би амьдралаа өөрчлөө гэдэг зорилгыг энэ жилээр гаргаараа гэж та нартай уриалж байна. Тэгээд тэр цагтаа бид нэр хөтөлбөртэй чамайг ороод ирэхээр чи уурлаа. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд хайртай шүү. Энэ одоо энэ жил чи амьдралаа өөрчлөхөд төлөвлөсөн бол миний сэтгэлгээ бол чиний хамгийн анхны алхам. Гайхалтай алхам. Асар том алхам. Энэ миний сэтгэлгээ хөтөлбөрт оролцсныхаа дараа чи тарих сэтгэлгээ бүх юм чинь цааш нэр болоод явна. Манай хөтөлбөрт оролцсон олцогч бүгд тэгж өөрчлөгддөг. Бид нэр өөрчлөхийн тулд өөрчлөхийг чинь шаардлагатай бүх юмаа бид хангаадаг, дэмжээдэг. Чи харин өөрчлөхийг хүсч байвал би чамд туслахад бэлэн гэж хэлж байна л та тий. Окей. За тэгээд ирээд уулзцгаая. Тэгээд эмгтээчдийн баярын мэнд төргий, Мартин 8-ны баярын мэнд төргий сайхан баярлцаагаараа тэгээд удахгүй уулзцгаая. За баярлалаа.